За юу яцхан манайхаа одоо ингээд сүүлийн тэмээ ачаан хүндтэй гэж шаахгүй да. Ямар ч лсэн ингээд нэг миний контент цуврал ингээд дуусч байгаамаа. Бүх ордуудыг мууллаа. Бас гой юмнууд их зөндөж их ингээд нэг гарч ирлээ. Ялангуяа ингээд нэг пста ингээд охины ордныхын чи fuck амар ингээд нэг шүүмжлэг орчтой өөртөө шүүмжлсэн пста гарч өглөө шүү гэж. Тэгээ тэр дундаас ингээд хамгийн бас viral болно гэж бодоагүй ордон зүгээр хамгийн viral болж идэг наас нь зүгээр номын ордмор зүгээр амар viral болсон. Тийштэй гэж үгээшаа тэнийг лалраад гэж. Anyway манай загсны найз надад хэлсэн. Та тэг өөртөө ч муулах шипиг загсны ордны символыг сайн харж үзэх юм бол нэг нь доошоо нөгөөх нь дээшээ гэж өгдөг байхгүй юу. Тэрний ингээд нэг тайлбар юу гэвэл хоёр төрлийн загас байдаг. Нэг нь ингээд амьдралаасаа ингээд уруудаад ингээд арчаагаа алдаж байгаа бол нөгөөх нь амьдралаа ингээд босох гээд ингээд үздэг. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа та болохоор амьдралаа алдаад арчаагаа алдаж байгаа загаснуудын бэлгүүдэл гэж бодъё л доо. Ажлаа гэж бистаа ингээд ранд хүний бичлэг үзэж байгаа гэж байхгүй юу. Anyway тэг угаасаа ингээд нэг урд жавж байгаа загснуудын ингээд ярих юм бол төмөн байж тэ жишээлбэл нэг 20 гаруй жил философиэр дөрөс амжилт олоогүй хүн байна тий модерн загсны орчтой гөлж аваад тий хойноос нь ингээд нэг 20 гаруй жил арх болсон одоо плейтамын нацгах өөрөө байна тий бас загсны орд юм лээ угаасаа гуглдээ үзэнгүүт хамгийн архичийн орд гэх юм бол загас гарч ирдэг байхгүй юу тий тэр ингээд нацгаахыг яагаад архичин гэдэг угаасаа гайх шаардлага байгаа зү. Тэгээ сонирхолтойгаараа би угаасаа нацгаахыг гой мэднэ. Нэг анх лавтгал 22 онд ч лөө Ялээ уурс найздаа пи уух гашаас ч нөөдөс нэг шалтгаах ингээ гарчсан. Ахын ингээ ямар ч ингээ өнгөө бас тооцоо төлгсөн чинь ингээ ахтаа ингээ хэддэг өргөч ахын нөөдөс ч тайчаад үгүй гişаа тий. Ууслаад окей. Тэгвэл ингээд нөө би тань ингээд 100 гоо заяа 50 нь өмдөө шутлаа 50 нь юугаа шутлаа мэдчихэж байгаа гэсэн чашигласан. Хөө яха болохгүй шээ яаж байгаа тий. Плейтаа нацгаа ахгүй юу. Эргүүл лалаар. Гэтэ бас ингээд нэг бас монголчин цөөхөн үнтэй юм да. Би өнгөрсөн жил плейтаймаар гайд хийсэн ахгүй Япон Америк хоёр хамтлагт. Хойноос нь нацгаахтаа таарсан шүү тий. Яалччгүй бас архичин юм байлээ л дээ. Бас өөр угаасаа ч юу ч ихэвдээ угаасаа ажил нь угаасаа архицдаг ажил юм чиг. Тэгээд би гэхдээ саад цус пистач одоо би нөө тайчилчаад нөө мөнгөний өгөөг мөрцөн юм аа. Тэгээ мөнгөө нэх болоо гэж мэ те би ингэ нэх юм болоо. Бас юмэг ээждэг те угаасаа ингэ нөө урд явж бас мөнгө хэрэгтэй л байлгүй дээ бас те хөрхий зайлвал anyway. Тэгээ ингэ нөө нэг та анзаарсан бол загсны орд ихтэй нэг шагаа даамаар санагддаг уу? Би л авдаг шагаа даамаар санагдаж пистанер чи яах гээд байгааг нь мэдэгддэггүй те ингэ нэг тийм чи яг юу хүсэж байгаа юм бэ гэж надад зөв хэлчихээ гэж. Яа ингээд нэг юм өөртөө уусаа нөө загс чи өөрөө нэг амар дебил царайтай штэ ингээд яг яах гээд байгаа мэддэггүй нэг амар том нүдтэй те ингээ хараашаа. Тэгээ би ингээ өөдөөс нь юу хүсэж байгаа юм бэ биста хурд хэлтэй чи. Тэгвэл нөөлж гашаа биста те. Уусаа ингээд нэг маань хит хитэн гой загсны найзууд байна. Стандарыг бас нэг шармаар санагдаад байдсан шүү дээ. Гэхдээ ингээд хамгийн сонирхолтой загсныхын загсандаа амар амин билээ шүү дээ. Ингээд нэгнтэйгээ болцсон гутаа чи 2 сарын загас юм уу? Чи 3 сарын загас юм уу гэж мэ те. Бо килка шапрат 2 ч юм биста. Тэгээ угаасаа ингээд 2 сарын загас 3 сарын загас гэж байхгүй килка шапрат 2 гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг дараачаа удаа ингээд загсны найзсаа чи килка нэснэ шапрат нэснэ те. Тэгээ угаасаа ингээд нэг килкач арай чихэрлэг гайгүй гоё амттай штэ тий шопрот нь болохоор амар саур заваа амттай штэ тий тэгэхээр энэ асуултаар чи тэгээ найзаагаа мэдчихгүй үү ямар хүн ингээд загс вэ гэдгийг тэгээ угаасаа сонирхолтой л да ингээд загсны орд ч яа дүүл оноо төгсөгдөг астролого төгсөгдөг ингээд зоодыг сайнахгүй тийм болохоор нэг чацаг царилчаад нэг юм өгөрч өгч байгаа ч юм нэг чавганц шиг ингээд нэг суугаал нэг мэдрээл ингэ байж идэв штэ тий тэгэж амьдрснаас писта ингэ залуугаараа хурцснаас амьдраагүйсэн тэл хүрд. Энд чинь яастай амьдрал гоё л штэ шууд шаал явах хэрэгтэй байхгүй да тий. Тэгээд гэхдээ ингээд нэг хүмүүс ингэ ярьдэн штэ жишээлбэл хоньны ордны ингээл интенс байдал хилэн цордны ингээл уур муураг ч юм уу тий. Гэтэ fucking хинч загсны ордны нэг тийм чимээгүй нэг юм эсэргүүцлээд штэ нэг юм өөдөөс ингэ юу ч олоогүй шиг харчих. Гэтэ дотроо нэг юм амар юга аваад ингээд нэг юм гөлөгөд ингэ хараад пистаг тэр хинч ярьдаг тий гэж. Угаасаа нэг юм домбротыг гараад ингээд нэг одоо чаддгүй мүү хайшин би л авдаг ингээд нэг хин нэг юм ста миний уураг хөргөмөл чи наашраа гэл ингээд шууд
өшгөлчтэй байхгүй юу. Тийм загсны ертөх нэг чаддгүй юм хайш тийм ингээд нэг яг амнасаа ч ингээ уг гаргаж чадахгүй өөдөөс ингээ хараашаа тэгэж ингээд нөө байснаар зөв маш их гүлэг минь ингээл шаг хэрэгтэй байхгүй. Гэтэ загсныхаа урдныхан ганцхан үед л яг хилэн орд юм л арх уцсан үедээ тий уусаа загсны ордог усан амьдрдаггүй хуу архинд л амьдрдаг байх та тий тэндээ ингээл сайхан хөвөөл юу ч уусаа яах вэ гэж мэгэл тий тэгээ дараа чи ингээд бас ингээд нөгөө нэг хөдлөөд ингээд явж чаддгүй загас бол угаасаа молорд нь штэ 20 жил ингээд философи ярьчаад тэгээ бүр нэрэгтэй амжилт олоогүй тавилгтай яха бас банига бодволоос амар шаачлаа л да гэхдээ бас үнэтэй тэгээ би угаасаа ингээд боддтой молордныг гэтэ actually би угаасаа молордны өөрөө бас фэн бас үнэлтэй фэстэй. Гэтэ яг хөө манаас ингээд нэг эргүүлаагаас амьдрах гал явжлаа те би өөрөө ч контент хийгээд мань хүнийг ойлгосондоо угаасаа ингээд тархиа утраас мэдрэл мотой контентингүүд юм яваашаа тархиа асаасаа контентингүүд хинч үздэггүй мөлий. Тиймээс ингээд нэг тий шүтдэг хүндэд дагаал угаасаа ингээд мэдрэл мотой контент гэж ярьж байгаа байхгүй те миний мэдрэл мотой контент ингээд дагаж үздэг ингээд нэг хуартаа баярлаа. Тэгээд загасны орд ер нь ингээл дуусгал юм байна дөө угаасаа өөрч яриг гэвэл зөндөө чимнүүд ингээ болно. Тэгээд зарын чанартай ингээ нэг юм хэлэхэд штэ тий энэ 12 ордыг би муулж байгаа нь шалтгаантай байсан шүү. Яагаад гэвэл бид нар дандаа ингээд нэг магтдаг те ингээд орд гингүүт. Чи энэ орд юм ингээд хоёулаа ястаа гоё юм байна штэ. Чи юм энэ төр гэж мэл скул ингээд нэг чи энэ орд юм хоёулаа найзлахгүй гэж мэд. Тэгэж ингээд мэдрэлтж болохгүй шүү. Угаасаа яагаад гэвэл бүх зоодыг сайн мэдрэл мутаа ингээд зангууд байдаг. Энд дэр харин бид нар яах ёстой байсан бэ гэвэл штэ те. Окей чи мэдрэл мутай юм уу? Окей. Би ч гэсэн бас юм мэдрэл мутай штэ. Хоёулаа тэгвэл яаж хамтарч ажиллах юм бэ? Хоёулаа тэгвэл яаж хамтдаа үерхэх юм бэ? Яаж урагшлах юм бэ гэж солиушныг бодож олно гэхээс шингээл нэг хийцгүй ингээл ингээ ярина бити яриасаа гэсэн үүднээс уулвал ийхүү контент ихсэн юм л да. Гэтэ сүүлдээ чи энэ ингээл нэг контент маань миний зүгээр стрессээ гаргах нэг хэлбэр л болчих тээ. Тэгээд бичлэгний төсөөлөхөд би энэний дараачаас хальт толгоогоо асаасан контент эхэлнэ. Юу гэвэл Ancient Cabal гэдэг spiritual idea-г ярина. Хойноос уусаа ингээд нөөс томсгож ил бас нэг муусан гой контент болоогоос бэлдсэн баа. Тэгээд амжилт guys хөөрхөн царайлаарэ битгий дүггүй юм шиг ингээд царайлаад ингээд яг байгаад байгаарэ алын шүү.